сум болж байгаа шүү байна те. Гадаас сууж хоолж юм бол энэ талбай яг хүмүүс ингээд өдрийн хоолоо идэх амар зөвлөлттэй талбай шээ. Даанч нөгөө сүүдэр баг. Ерөөсөө 260 одны сэсэгт нь Чи жоохон хоол молоос энэ нэг өвс ногоог оруулаа авчих гэж албаа. За уучлаарай бай. Хотын хамаг ногоон юмыг зүгээр хайж явж идэг байсан. Тийм ээ. Чи нэг хүн стори аваастай. Амар сайн ногоон байгууламж байна. Супер сайн. Супер сайн. Энэ дунд энэнийг газраас олохоос яах юм бэ? Би өнөөдөр энэ газар болоогүй шүү дээ. Өнөөдөр ланч аваад одоо яг тэр залуучны сууж байгаа суудлаар суусан байхгүй юу? Тэгээ халуун наран дунд нэг ч ямар ч сүүдэр байхгүй. Энд чинь хүмүүсийн өдөр ингээд ланч очиод байр суугаад идэх зорилттой иргэсэн талбай гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ энэ талбай юун дээр галцсан юм? Сүүдэр байхгүй. Мод байхгүй учраас сүүдэр байхгүй. Шүнийг ёгтой ярддаг та. Номын баярын амралтын өдөр. Номын баяр чинь 5 дахь өдөр болсон тий. Номын баяраас хойш юусэн ёгтой явчихад байгаа. Одоо ингээс явахгүй бол. Би йогийн хичээл дээр байхдаа нэг юм санаад ингээ хараад яваад байсан нэг гоё юм байсан баггүй юу. Тэгээд Монголд олцсон юм би Улаанбаатараас олоод тэгэл үнийг хараад за арай л үнэтэй байна да. Ер нь л угаасаа үнэтэй байдаг зөвлөлтэй. Тэгэл арай л үнэтэй байна да гэж ерөөсөө justify хийж авахгүй байсан баггүй юу. Тэгээд нөгөө номын баярын өмнөхөн за номын баяраар хэрвээ би одоо нөгөө дэвтрийнхаа үлдэгдэл нөөцийн талыг нь зарч чадах юм бол авна гэж шийдсэн байсан. Тэгсэн чинь сайн номын баяраар бол би sold out буюу байсан бүх дэвтрээ одоо төлөвлөгч дэвтэр version 2 бол тэр чирээ зарагдаад дууссан. Тэгээд тэр зорилгоо мартсан байсан байлээ. Тэгээ сая яг йогийн хичээл дээр байж байхдаа дундуур нь санаад тэгээд өөрийгөө баярлуулсан байдаг юм. Тэр нь юу вэ гэхээр cast iron casserole dish. Жохон нөгөө хоолны сав мав иймэрхүү cast iron харж мараад эндээ баясаад энийг wish list-энд орлоод эхлэхээр тэгээд бас жохон том болж байгаа юм билгүү дээ гэж бодож шít. Нэрч юм. Өглөөний цайнд кофе, авокадо тост. Тост шүү дээ надад талхаа бол тост л өгдөг юм. Тэгээд хэлж. Мямарагийн өглөө би дандаа нөгөө юугаа хийдэг. 52 оны хуримтлалынхаа дансандаа орлоо идэг байхгүй юу? 52 оны хуримтлалын одоо challenge одоо байнгын 7 хоног болгон орлого хийж байгаа та нартай Instagram-ийн story хуваалцахаас гадна ер нь яг юу хийгээд байгаа нэгийг би тусна бас видео болгож ирсэн шүү. Хэрэг үзэж байгаагүй бол тэр видео орж үзээрэй гэж зөвлөе. Яг гоё хэрэглэхэд бэлэн авокадо арай байхгүй юм тий.
Ногоон ч гэсэн авчлаа. Ид байна гэж болгож байгаа л идэндээ. Окей. Маргааш үзье. Энэ влогийн хамгийн эхний өдөр нь 6 сарын 11-ний эхний өдөр нь 7 минут 10 секунд болчихлоо шүү дээ. Бараг тусдаа дангаараа влог болмоор юм шүү. Яг дараагийн өдрүүд нь жоохон давтагдаад явцсан болохоор болох байх гэж найдаж байна. Эхний өдөрт нэрийг юу л дөө. Зарцуулаадлаа шүү. Биш гэж юм. Яагаад хичээлээ орохоос өмнө амжиж ногоон өгсөн. Суугаад байна. Is that Republicans stood firm on a vow that they've made for months now. The new Round Lab in Birchbox Moisturizing Mask тавьж байна. Cloud9 дээрээс авсан. Нэр Cloud9-аас Round Lab болон Rovictine бүтээгдэхүүнүүдийг авахдаа Anu гэдэг купон кодыг ашиглах юм бол бүх бүтээгдэхүүн 5% хөнгөлдөг шүү. So Round Lab, Rovictine, Cloud9-аас 5% хөнгөлтэй аваарай. Hi, Sana. Үнэний мэдээ байна. Ажлын цагаан гадаад гэдэг. Зам болчихлээ. Өнөөдөр ажилтны хамгийн ирж байна. Одоо сод бүрийн хамтаа бодлоо. Би яг 100 болохоор миний бүл хавгнаад идэв байхгүй амар хөөдөг. Тэгээ яг яагаад тийм бол гэж бодоод тэгээд ийм сарга ноттой байсан. Тэгээд энэ зунаас ч юм одоо уламжлалт хамгаалах ухааны уламжлалт тэмдэглэл явж үзэж бодлоо хизээш явж байгаа юм. Тэгээд өрний бангаад тийм их байсан. Тэгээд яг уламжлалт тэмдэглэл ихний үзлэгтээ орсон. Ингээл бөөрийн тамир дэмжих тийм засал эмчилгээ, миний эмчилгээ буюу тан уулах тийм эмчилгээ ер нь бас жил орчим бол хийх юм байна. Яг эхний ээлжинд яг ийм интенс хийж байгаа дүүр байх хэрэгтэй. Хүлээлтийг маань ер нь бол нэг жил бас нэгдээ зурдалдах байх шүү гэсэн юм ал өгч юм. Одоо эхнийхээ засал эмчилгээнд орох гэж юм. Энэ халаа төгсөн надаа хуцсал хөрөн тустай. Яа хөөрхий зарах тавьсан шинжилгээ хөцрөөч. Яг тийм үү те? Өндөр нь хийдэх үү? Өндөр нь 2 3 хэд юм болов? 3 ярьцаа. За энэ гацуур зарах гэдэг хүүхэн бол уянгаа шүү. Сайн уу? Өглөөний эмчилгээнд явах гэж байна. Дандаа нөгөө цагийн хуваарайг ажил эхлэхээс өмнө зөвхөлзүүлээд төлөвлүүлчихсэн. Одоо яг ажлын голоор биш. Өглөө эрт. Яг энэ видео гарах үед бол хэдийний нөхцөлөд яаж өөрчлөгдсөн байхыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өчигдөр бол мисо рамений зүйл зүгээр. Тэгээ шүүж байгаа шүү за. Басалсан болохтаа хандмал болсон болохтаа шаарнууд нь хэлэх гэсэн. Өнөөдөр бол бүр хамаагүй гоё мэдэнчтэй явж ийн ингээд одоо амьдралыг гартаа авч байгаа юм шиг өөрийнхөө бие махбодыг бас эргээд гартаа авч байгаа юм шиг мэдрэмж төрж байна. За хажлаас жоох осторчлоо. Хажил руугаа гэсэн юм. Ерхийлэгчэнд хангаргуу өрөх ёслол эхлэх гэж байна. Амар зэвүүн судлаас ажиглах гэж байгаа юм биш үү? Харах уу? Тодорхой тийм зөвлөлтөөр нэг 5 ч юм уу 10 ч юм уу. Хэсгээр хараа. Амар орж байна. Одоо тэр нь аашлаа.
ямар ч яг уу гэсч чивэл имчилгээнээсээ гарч явж байна. Энэний дараа уг нь би маникюрны цаг авсан байсан. Наа жимсгийн мажаагийн сунжаад цагаас би үнсэндээ жоо хоцорчих шиг боллоо. Тэгэхээр өнөө орой нэг лайвтай тэр нь Land Bond-ийн тухай. Би одоо энэ видеог нэглэх үед угаасаа лайв нь өнгөрч учраас өөрийнхөө сүрэг дээр өөрийнхөө Instagram хаяг дээр ажиж хийгээ болгох хадгалсан байна. За тэр сонирхож байвал орж үзээрэй. Өөрч яваалаа. Нэг витамин С олж авах хэрэгтэй. Дахиад би байна гэсэн. Ажлаар дөнгөж ороод гарлаа. Юм авах гэсэн. Цүнхэндээ хийцээ явж юм юугаа камерныхаа хөлийг ажлаар авсан гэсэн байна. Өнөөдөр нэг лайв дээр ашиглах хэрэгтэй болохоор ямар ч ажиж авсан. Энэ ямар байна нэрэ? Сая шал өөр юм авах гэж явж байгаа. Тэгээд өөр юмтай болоод гарлаа. Хоёрын тустай зүйл шүү. Ингээд кий. Зүүнний зүйл юм да тий хаа. Одоо явж түрүүний хэлжсэн витамин С-ийг авъя. Original chicken with cheese гэдэг хоёр ширхтээ жижигхэн хууль салааттай бодоотой юм байна. Том нь бол 6 махтай. Land Bond-ийн танилцуулга лайв аягүй амжилттай болсон. Өөрөө ч гэсэндээ хөрөнгө оруулалтынхаа захиалгын дүнг бол нэмийг шийдчихээ зогсож байна. Тэгээд одоо дараагийн errands энийг янзлуулцгаая. 6 сарын 1-ээс хойш тэр нөгөө 6 сарын хамгийн эхний влог энийг янзлуулж ихснээс хойш одоо 3-7 гаруй бараг сар болох гэж штэ. Энэ бол ако. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, ажиллагч. Би Instagram зураг багт оруулах хамаагүй тийм. Ой юм ярьж байна гэдэг. Тэр чинь жил хагас зурлж ч юу. Ойлоо тийм 9 сард ч үлээ. 9 сард хагас нэрээ нэгтэй удаагүй л хийсэн. Тийм. 3-4 сар болж ирсэн. Тэгээд ирсэн. Тийм 19 оны 9 сар хайцсанаас нэг бохоо гэсэлтэн дээр ирдэг болоод тэгэл өөр тийш яваг юм да. Тэгэл хавраарай гэж хүрээд ирэг. Би ингэсэн. Би ингэсэн. Око би ингэсэн. Аль хүрээд ирэг. Садуги. Одоо тэгээ яг хийгээд үцгийг борлаад дорсон юм да бүр ингэж дуртай болчихсон юм. Япаар нэслэсэл гэх юм. Угнуудыг явагдаа явж ин гэх баясаал яваад байх байлаа. Наач хаачлаа бэлдэржүүлэх төв болоод өсөд энэ төрлийн үйл ажиллагаа хийж байгаа компаниудыг бүдэж шаардсан. Тэгэхээр би яг руугаа орж, явахын төв рүү орж хувцас аваад үлдээсэн байсан юм одоо аваад гарахаас Club Co-working руу орж үзэж байна. ICC-ийн 13 дахарт. Тэгээд энэ руугаа орсон юм байна. Voilà. Энэ хүнийг жагаа гэдэг. Юу гэсэн ч юм бэ? Йоо, орой гэрлэн гоё юм аа. Тэгээд сая энэ булан хамгийн зөвүүн гэсэн. Яг эмо хүмүүс юм болоо. Талтаа. Уйлж үзүүлээ. Одоо энэ уйлж үзүүлт юм бол энэ сууж байгаа. Гэтэ энд яг суулыг за co-working гэх юм бол ийшээ гэх юм байна. Тэгээ төрүүлж ирсэн л суунаас дэше шин тий. Тий. First come first serve явж байгаа шүү дээ. Уи. Кофе машин. Тэгээ бас Chemix центртэй ойлгомжтой fancy office юм та.
Таах fancy office байна. Амар fancy office. Сэнэлээс. Ог тэн дээр наах хэвээр. Одоохондоо тогтоож чадаагүй байна. Nice. Тэгээ шигээ өөр жижиг офисууд төрөлчих юм байна. Ингээд 3. Space available гэж хүнтэй биш талах тийм ээ. Get space available. Nice. Ишигээ бас нэг офис байгаа. Иш угаалах өөр юм уу? Тийм байна. Яа хөөрхий. 3 хүн багтана. Ингээд Нууцаар орлоо. 3 хүн нууцаар. Нууц хурлын өрөө. Гоё мэнэ чага гоё мэнэ. Ийм байсан юм уу? Ой. Ямар амттай? Мангоны амттай. Онгоцны амттай ба халуун ийм цайнууд гоё те. Улаанбаатарын нарж юу? Өнөөдөр гидэл цэвэрлэн гэсэн эмнэлэг дээр тэгэхээр бэлтгэлтэй явж гин ямар ч байсан 2 цаг болно гэж байгаа. Тэгээ бороо орно. Энийг дуусгаад угаасаа баг гэрээсээ ажиллах нь зүг баха. Угаасаа амар өдөржингөө sick байж магадгүй. Энэ удаад өөртөө анхаарал хандуулад нэлээд олон жил, бараг 8 жил одоо байсан үжигч үлдсэн нэг өвчлөлтөө бас шийдэж авъя гэж бодоод уламжлалт тэмдэгт бол хандлаа. Ерөнхийдөө миний хүл айгу хавндаг байхгүй юу? Ялангуяа ингээд гадаа халуун болоод 100 болоод ингээд ирэхээр бүр улам ингээд хөөгд эхэлдэг. Тэгээ хөл хавндаг болохоор ерөн зундаа тийм зуны сандал ч юм уу төвөл гих мэт юм гой гутлнууд ерөөсөө өмсөх боломжгүй байдаг гэсэн. Тэгээд үндсэндээ пүүз тийм хавтгай болтой гутал өөр тийм балерина маягийн флат гутлуудтайгаар л ер нь зуныг бол давж дуусгадаг. Үндсэндээ 100 надад нэг тийм гоё тийм гутал өмсөх ерөөсөө боломж гардаггүй. Тэгээд зөвхөн тийм эстетик үзэгдэх байдлаасаа гэлтгүү бас ер нь яг өөрийн бие махбод яг тэр биен дээр ч ингэж гарч илэрж байгаа зүйл чинь ямар нэг юмны л болохгүй байгаа шинж тэмдгийн л илрэл штэ. Тэгэхээр урт хугацаанд бас илүү том асуудал руу хөтлөхгүй тулд ер нь баг дээр нь магадгүй айлуулах эрт баг дээр нь биш юм уу айлуулах эртнийг шийдэж авах нь чухал юм шүү гэж бас бодсны үндсэн дээр ийм доктортой амжилтын дээр бол хамрагдаад явж байна. Одоо ингээд өнөөдөр чинь 7 дахь өдөр нөлөө ингээ үзэхэд өнөөдөр гэл үзэхэд миний бөөрийн илч айгүй сайжирсан байна гэдэг чинь хүрэхэд эхлэхний өдөр амир хүүтэн байхад ч өнөөдөр бол гоё юм төөнөд ингээд илчтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр үндсэндээ бол бас яг үр дүнгээ бол үзүүлж байгаагийн илрэл гэж бодоод би өөрөөс нь айгүй баяртай байгаа. Харагдах байдлаас харахад ч гэсэндээ миний хөлний хавн үндсэндээ айгүй буусан. Одоо миний үеийнхэн гэх юм уу одоо манай залуучуудын хувьд ингээд бие махбодтой нэг тэр болгон анхаарлаа хандуулаад яадаг. Угаасаа нэг тийм залуу хүн штэ эрүүл чирэг бие махбодтой гэж явдаг. Авдгийг шүүмшлээд гэдэг би үнэхээр ойлголоо. Яг үндэ өөрөө бас яхаарахгүй ингээд одоо бодохоор 8 жил энийг ерөөсө таагүй явцсан байна гэхэр чинь бас өөртөө бас тийм үл хайхарсан зүйлэл хийсний илрэл байгаа юм л та. Эмчлийг ингээд шийдэж явахаараа яг тийм доктортой одоо ингээд өдөр болго эмчлийн хамрагдаас ч ингэж явдгүй юм байна. Тэгээд бас үзэж байгаа хүмүүс магадгүй бас миний үеийн хэрэг залуучууд бол хэрвээ ямар нэгэн одоо юм асуудлаа юм шийдийгээд эмчлийг ингээд явж байгаа бол бас юм тууштай хандах нь айгүй зөв юм байна шүү гэж бас бодож байна. Яг эмчилгээний эцсийн үр дүн ямар байх вэ гэдгийг би бас дараагийн влогуудаар хуваалцах баг. Гэтэ ямар ч тач өнөөдрийн байдлаар ингээд ихний 7 хоног өнгөрцөө явж байгаа. Би аль хэдийн айгүй сэтгэл хангалуун айгүй тийм
хүрэх газраа ингээд замдаа орцсон явж байгаад айгу баяртай байна. Тийм тэгэхээр бүгдээрээ эрүүл байгаарай. Бүгдээрээ өөрөө өөрсдөө анхаарал хандуулаарай. Ялангуяа энэ цаг үед дэлхийд болж байгаа үйл явдал, Монгол улсад болж байгаа энэ үйл явдалтай зэрэгцээд бас халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад өөрсдийгөө бас эрүүл байлгахад хийж чадах бүх зүйлээ бас хийгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд энд хүргээд энэ удаагийн влогийг дуусгая гэж бодож байна. 6 сарын турш 6 дугаар сарын турш надтай хамт байсан баярлалаа. Өмнөх одоо 6 сарын эхний 2 влог бол видеонд ор тайлбар хэсэгт байгаа. Өмнөх влогуудыг үзээгүй бол бас тийш орж үзээрэй гэж хүсье. Яа тийм байна. Тэгэхээр 7 дугаар сарын эхний влогоор игээд уулзъя. Мэдээж энэ сувг дээр заавал влог гэлтгүй бусад өөр төрлийн нөгөө нэг сэдвчсэн контентууд орсон хэвээр байх болно. Тэгэхээр дараагийн нэгд өдөр ихтэй тийм төрлийн видео бол орно. Тэгээд дараач бас нэхлээд бас влогууд маш зөвөргөжлөд явах болно. Ийм төрлийн влог хийж байгаа хүмүүс таалагдж байгаа гэж найдаж байна. Яг жинхэнэ влог гэдэг хэв маягаар бол видео хийж үзэж байгаа маань таалагдж байгаа гэж найдаж байгаа шүү. Тэгэхээр видео таалагдсан бол лайк дараарай. Өөр бас яг энэ видеог үзээ төрсэн сэтгэгдэл ч юм уу өөрсдийнхөө бодлыг бас би видеонд ор коммент хэсгээр хуваалцаарай гэж хүсмээр байна. Тэгээ үзэн баярлалаа. Энэ төрлийн контент таалагдж байгаа бол subscribe дараарай. Дараагийн видеогоор томотгоо ирээд уулзъя. Хамтдаа баярлалаа.